Сайн мэцэн өдрийн бичлэгээ би та бүхэнд энэ Todd Counter ашигласан маш амархан бодлыг хэрхэн хийхийг үзүүлэх болно. Ингээд бичлэгэнд орцгоё. Хамгийн ихэнд би үзүүртэй багсаа оргож байгаад энэ хүүхэнгийн тэнийг контр болгон тавьсан. Тэгэхээр үүнээс өмнө би бор өнгийн тэнийг зов хэсгэрээ нэлэнгүүд нь уусгаж тавьж өгсөн байна. Дараа нь нүдийнхаа доод хэсгээр би жижиг багс ашиглан бараан бор өнгийн тэнээр уусгаж тавьсан. Дараа нь алтан шаргал өнгийн тэнийг нүдний урд хэсгээр гэрэлтүүлэг болгон тавьсан. Гэт бодолт маань дуусаад сормоо саана. Ийм бараан бор өнгийн нүдний хавдаг шиг нүдийн доод дотор хэсгээ тодож будаж өгнө. Би контур болон нэрийн багс ашиглан нүдний урд хэсгээ тодруулан будсан байгаа. Мөн контур ашиглан би энэ нүдийн доод гадны хэсгээрээ би юм сормоос зурж өгсөн. Уруулын хувьд би энэ биений өнгөтэй уруулын бодгийг ашиглана. Тэгэхээр үүнээс өмнө би эхлээд уруулаа хүрээлж өгнө. Уруулын бод гаргуулна. Өмнө ашигласан би алтан шаргал өнгийн тэнээ жижиг багсаа ашиглан яг уруулынхаа энэ доод энэ гол хэсгээр ингэж чимэглэл болгон тавьж өгсөн. Хэрэг та хүсвэл энэ алхмыг алхасаж болно. Мөн уруулынхаа энэ дээд хэсгээрээ гэрэлтүүлэг болгон тавьсан. Дараа нь гэрэлтүүлэг ашиглан хамрынхаа гол хэсгээр, уруулын дээд хэсгээр, мөн хөмсгөний ясын хэсгээрээ гэрэлтүүлэг болгон тавьсан. Мөн хацрынхаа яс хэсгээрээ тавьж өгсөн байна. Бидний урд хэсэгт би энэ улбар шар өнгийн чимэглэлийг нааж өгсөн. Ингээд өнөөдрийн бичлэг дуслаа. Та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн бодлогодлээ түр баяртай.